үнэртэн бол дурсамжийг сэргээдэг, бас дамжуулдаг, өвлүүлдэг. Тэгэхээр гайхамшигтай ид шидтэй бүтээл гэж би боддог. Өөрөө бусдад мэдрэмжтэйгээр хандаж хэрэглэх нь чухал юм шиг байна. Уран зоригийг сэргээж өгдөг тий нүдэнд харагдаж гарт баригдахгүй. Найзуудын үйл хэлбэхээр сайхан үнэрт гэдэг нь ерөөсөө хүний амьдралын аж аргалын нэг хэсэг. Сайн бацхан өрх мөндөд үзэгчтэй хүн аливаа мэдээллийг өөрийн мэдрэхүй эрхтнүүдийнхаа тусламжтайгаар хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх мэдрэхүйн тусламжтайгаар мэдээллийг олж авдаг байна. Судалгаанаас харахад хүн нийт мэдээллийнхээ 90%-ийг хараагаар авдаг бол 9%-ийг сонсголоор, үлдсэн 1%-ийг мэдрэхүйн бусад эрхтнийхаа тусламжтайгаар хүлээн авдаг байна. Мэдээлэл авах үүргээрээ бага хувь эзэлж байгаа ч үнэрлэх мэдрэхүйгээрээ дамжуулан хүн харж, сонсож, амталж хүрч чадахгүй маш олон мэдээллийг авч чаддаг. Үүнийг үнэртэй ус буюу сүрчгээр төлөөлүүлэн ойлгож болох юм а. Дундад зууны үеийн хадагтаанаар сүрчгийг Бээлиндээ шингэн хэрэгэлдэг байсан бол Гарамгай Жанжин Наполеон Бонапарт тулдаан орох болгоныхоо өмнө өөр сүрчгийг хэрэгэлдэг байжээ. Түүний энэ үйлдэлийг түүхчид Наполеон төрсөн үнэртэй усныхаа үнэрээр дайсныхаа сэтгэл зүйд тодорхой нөлөөллийг үзүүлдэг байсан юм а гэж тайлбарласан байгаамаа. Тэгэхээр үнэртэн гэдэг та бидний сайхан анхлын үнэр түгээх хэрэглэнээс гадна бусдын сэтгэл санаанд нөлөөлөх зэвсэгч болдог байна. Эртний Египтийн хаад хадад агуй хөгжлийн эрен үедээ өнөөдөр та бидний хэрэглэж байгаа үнэртэн байглаас нь шууд хэрэгэлдэг байжээ. Тухайлбал эртний Египтийн хатан хаан Клеопатра Сарнай, Нил, Мэлрэг цэцэгсийг хандлан сүүнд хийж угаал үйлдэн дан байгалийн гаралтай боловсруулаагүй тосыг дүрхдэг байжээ. Дэлхийн үнэртэн гоо сайхны түүхэнд Францчууд асар их хувь нэмэр оруулсан. Манай эртний өмнөх 384-өөс 322 онд сайхан үнэртэй хатаасан цэцэг хэрэгэлдэг байсан бол Итали гаралтай Иоганни Марина Фарина 1709 онд Кёлн хотод анхны үнэртэй усны үйлдвэрийг байгуулж түүхийн эдэн Батраш, Ингүрс, Аг, Зад, Нил, Лиш, Сарнай, Жүржийн цэцэгс. Цеолонд ургадаг модны хатаасан голдос Нэмбэг, Жүржийн хальс байсан байна. 1717-оноос бүтээтгүнээ зарж эхэлсэн бөгөөд 1792 онд Кёлн хотыг Францчууд эзэлснээр үнэртэй усны үйлдвэрлэлийн нууцчар Францих болжээ. Үнэртэй ус гэдэг маань өөрөө үнэхээр гайхамшигтай ид шидтэй бүтээл гэж би боддог. Энэ бол яг хараагүй урлагийн бүтээл гэж би ойлгодог. Дэлхийн нийтээрээ ариун сүм, ариун дугуйн газарт дандаа яхаараа анхлын үнэр гаргадаг байсан. Тэр сайн сайхан юм бүхэн ер нь нүдэнд харагдахгүй тэр сайн сайхан бичил, энерги тэр бүхэн сайхан үнэрэнд дурладаг гэж би боддог л доо. Үнэртэн гэдэг чинь одоо хүнийд бол маш хүчтэй нөлөө үзүүлдэг зүйл юм ба. Сайхан үнэрт хүн бол яхаа харахгүй татагддаг тийм. Муухай үнэртээ бол ерөөсөө хүн бол даруй зугтдаг тийм ээ. Тэгэхээр үнэртэн гэдэг бол ерөөсөө хүний сэтгэл зүйд маш хүчтэй. Ялангуяа үнэртэн бол хүний санахад маш чухал үүрэг үүсгэж байгаа. Яг тэгэхээр хүний тархинд байгаа одоо үнэрийг боловсруулдаг тархины хэсэг ой санамжийг хадгалдаг хэсэг байна. Маш ойрхон байдаг байхгүй. Тэгэхээр та одоо ямар нэг юм үнийг үнэртэй багнасаа сандаг, хүүхэд байхдаа ээжээс үнэрчсэн тэр үнэртнийг сандаг тийм ээ. Үнэртэй усыг би өөрөөдөө найруулагч юм болов уу гэж боддог. Бид нар өөрсдөө жүжигчин ч юм уу. Яг тэгэхээр тэр үнэртэн маань намайг хичнээн уйтгартай байсан ч гэсэн айгүй тийм цоглог үнэртэй устгч би тэр байдлаараа тэр үнэрээр бусад хүмүүст би маш ингээд өөртөө итгэлтэй цоглог тийм. Хүн болгоны зан өөрийнхөө занд нийцүүлсэн үнэртэй сонгодог. Миний хувьд аль болох тэр усыг хэрэглээд би өөртөө итгэлтэй дайчин тийм үү зоригтой тийм болох усыг илүү сонгодог. За нийтлэг хэлгээр хэлэх юм бол арай тийм хурц талдаа усыг хэрэглэх дуртай. Заримдаа хүн гонигтай, эсвэл заримдаа баяртай байж болдог. Яг энэ үед төрсөн үнэртэй усаараа тухайн хүн өөрийгөө илэрхийлэх тохиолдол байдаг. Тэр үнэртэй ус гэдэг маань өөрөө гайхамшигтай ид шидийг дагуулхаас гадна бас хүнийг нууж чаддаг тийм ид шидтэй үнэртэн сүрчиг байдаг. Ерөнхийдөө дэлхийн үнэртний урлагийг Америкийн, Европын гэсэн хоёр урсгал хуваан үздэг. Европ урсгал нь үнэртний түүхтэй төдийгүй эртний цуглуулга нь олон төрлийн найрлага, үнэрний асар их баялаг мэдрэмж хэлбэлцтэйгээс гадна маш нарийн загварын савгаатай байжээ. Харин Америк маягийн сүрчиг нь энгийн хэрнээ, цоглог, спорт маягийн хөнгөн мэдрэмж төрүүлдгээрээ онцлогтой. Товчхонтой Америк маягийн сүрчиг орчин үеийн хэв маягийг тансаг байдалтай хослуулснараа Европ сүрчгээс ялгаатай байдаг. Үүнээс гадна үнэртэй ус, найрлага, үнэрээ тогтоон барих чадвараараа олон янз байдаг юм. Үнэрээ тогтоон барих чадвараар нь дөрвөн ангилдаг. Сийзэрлэл, eau de toilette,
байгалийн охин 8%-аас дээш үнэрээ 2-5 цаг хүртэл барьдаг. B зэрэглэл Eau de Parfum байгалийн охин 12%-аас дээш үнэрээ 6-аас 9 цаг хүртэл барьдаг. A зэрэглэлийн парфюм байгалийн охин 20%-аас дээш үнэрээ бүтэн өдрийн турш барьдаг бол Extra зэрэглэл Extrait тансаг сурчин байгалийн ох 25%-аас дээш үнэрээ 2 өдрөөс дээш барьдаг. Үнэртэй усыг бүтээж байгаа бүтээгчид маань өөрсдөө аягүй бодож бүтээдэг. Жишээлх юм бол одоо Burberry усыг бүтээсэн Francis Kurkdjian гэдэг хүн болохоор за Burberry гэдэг усыг бүтээхэд энэ уснаас заавал Лондон хотын нойтон чихтэй гудамж буюу 9-р сар үнэртэх ёстой гэж бодож байгаад бүтээсэн байдаг. Жишээлх юм бол за борооны улирлаар юу ярьж болох вэ? Борооны цуу заавал байх ёстой. Лондоны борооны цуу. За тэгээд чихтэй газар нойтон цэцгсэн үнэр байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ усыг төрснээр энэ хүн юу үнэрлэх нь вэ? Лондон хотын 9-р сарын бороотой өдрийг үнэртүүлэл явах нь шүү дээ, тийм ээ. Үнэртэн бол дурсамжийг сэргээдэг, бас дамжуулдаг, өвлүүлдэг. Тэгээд бид нар нөгөө хайгаад идэг. Би залуу байхад 90-ад онд Монголд ийм ус зарж исэн, эхлэлгүүрт байсан тэр ус тэрийг мэдж байгаа санаж байгаа хүн байна уу гэж яриад идэг. Хүн тэр үнрийг үнэртэхээр яг тэр тархинд байгаа ямар ой санамжийг би мэдэхгүй байна. Ер нь бол яг дурсамжийг сэргээдэг нь үнэн. Ихэнх хүмүүс ингээд үнэртэй усныг цацаад анх ингээд үнэрсэн хэдэн секунд үнэрсэн үнрээр шийдэд авчихаараа үнэртэй усны одоо зөвхөн тэр толгой ноотын үнэртэд жинхэнэ одоо зүрх ноот те биеийг нь одоо суурийг нь бол огт үнэртэхгүй орчоод байгаа гэсэн үг л те. Тэгэхээр яг өөртөө таалсан тэр үнэртнийг бол одоо хөдлөж авахын тулд энэ үнэртний тухай одоо маш их мэдээллүүдийг веб хуудасууд байдаг байхгүй юу. Тэр веб хуудасуудыг нь уншаад тэр үнэрийг бүтээсэн түүхийг судлаад ямар үнэртэй усны мастер хийсэн тэр мастерыг таньж мэдээ тэдний чадвараар нь тэгж ялгах юм бол үнэхээр өөртөө тийм гоё үнэртэй авах ус тийм одоо боломж үрж байгаа юм л та. Тэгэхээр үнэртийн найрлагдах байгалийн ох буюу эфирийн тос болон спиртийн харьцаанаас шалтгаалж сүрчигний гүн үнэр болон хадгалагдах хугацаа нь өөр байдаг. Үнэртэн бүр түрхсний дараа 3 өөр янзаар хувиран үнэртдэг гайхалтай шинжийг агуулсан байдаг юм. Ер нь үнэртэй усны үнэртэх хэлбэрийг пирамид буюу дээд үнэр, зүрхэн үнэр, суур үнэр зэрэгээр илэрхийлдэг. Үнэртнийг ерөөсөө цацаад эхний хэдэн секундээс хэдхэн минутанд үнэрч байгаа тэр үнрийг бол толгой ноот гэдэг. За түүнээс цааш тийм хэдэн цагаас бүтэн өдөр үнэрч байгаа үнэртийг бол одоо зүрх ноот, за хатах. Бүх одоо молекулууд нь хатаад гарах тэр үеийг бол хатах ноот гэж байгаа юм л та. Тэгэхээр хэрэглэс маань юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр үнэртнийг ийм пирамид маягаар цаад нь байгаа үнэртэй усны мастер албаар тийм ээ янз бүрийн үнрээр тийм ээ цаг мөч болгонд ондоо үнрөө ялгаруулахаар тэгж хийж байгаа учраас үнэртнийг өөрөө цэцчвээс анхныхаа сэтгэлээр биш тийм үү тэрийг өөртөө түрхэж тийм ээ тэр үнэрний ноотуудыг нэг нэгээр нь ялгаж бүтцээр нь харж иж тэр одоо урлагийг бүтэн одоо байдлаар нь ойлгож байгаа юм л та. Тийм үнэрсэн маань нэг төрлийн урлагийн бүтээл хүн төрөлхтний соёлын нэг өв учраас энийг ойлгохын тулд зүгээр хэрэглээгээд өнгөрөхгүй тийм ээ цаана тэр хэлэх гээд байгаа мастер нь үнэртний мастер тийм үү танд яг юу түүх өгүүлэх гээд байна ямар үнрээр танд ямар мессеж өгөх гээд байна тийм ээ танд ямар сэтэл төрүүлэх гээд байна гэдэг тэрийг л ойлгох хэрэгтэй. Үнэртэн хаана хизээ би яаж хэрэглэх үү гэдэг соёлд бид нар бас сурах хэрэгтэй юм шиг байна. Авсан болгоноо түрхэж авсан болгоноо авч хэрэглэх бас биш юм байна. За гэхдээ үнэртэн сонгоно гэдэг бол хувь хүний хөөрийн бас үнэрийн мэдрэмж байдаг. Тухайн хүнд гоё ч гэсэн хажуугүй хүнд бас таагүй мэдрэмж байх явдал байна. Эсвэл тухайн хүн өөрөө мэдрэхгүй мөртлөө бусдад тэр үнэр нь хурцддаг тал бас байна. Эсвэл тухайн үнэрт бас хувь хүнд бас тохирохгүй тал байна. Эсвэл тухайн үнэртэн хажуугүй хүнд бас тохирохгүй тал байна. Тэгэхээр үнэртэн хэрэглэхдээ бас өөрөө бусдад мэдрэмжтэйгээр хандаж хэрэглэх нь чухал юм шиг байна. Үнэртэй усны нот гэдэг нь тухайн үнэртний орцонд орсон байгалийн болон химийн гаралтай үнэт тосны нэг бүрийн нэр юм. Жишээ нь сарнай цэцгийн нот гэвэл сарнай цэцгийн үнэр гэсэн. Энэ үнэрний нотыг сарнай цэцгээс нэрж гаргасан үнэт тосоор найруулдаг. Гэхдээ нот болгоны цаана ганцхан их сурвалжаас гаргаж авсан үнэт тос байдаггүй. Нэг үнэртэй ус бүтээхэд дунджаар 5-аас 30 гаруй нот ордог байна. Ерөнхийдөө үнэртэй усны нотуудыг дараах байдлаар ангилдаг. Шар, ногоон, лимон гэх мэт цэргэг нотууд. Жимс, ногоо, самбарын нотууд. Цагаан болон бусад цэцгийн нотууд. Шинхэн ургасан ба тайрсан зүлэг бусад ногоон ургамлын нотууд. Халуун ногооны нотууд,
чихэр шоколад, амттны ноотууд, мод, навчны ноотууд, хувь, давирхай болон бусад модны гаралтай шүүснүүдийн ноотууд, амьтны гаралтай ноотууд, виски гэх мэт спиртлэг ундаа, кола, мохито гэх мэт бусад ундаа, савих ба элэгний ноотууд, бусад тааламжтай үнэрний ноотууд. Ер нь хүн хэрэглэж байгаа үнэртэй усныхаа ноотыг мэддэг байх нь идэх хоолныхоо орцыг хараад мах, ногоо орсон байгааг нь ялгаж чаддаг байхтай адил чухал юм аа. Үнэрийг мэддэг ваниль ч юм уу, шоколад ч юм уу тий. Эсвэл зандан мод юм уу, эсвэл модны үнэр, жимсний үнэр гэл янз янзаар ингээд ноотнууд байна л да. Овд гэдэг энэ мод байлаа гэхэд энэ модыг ингээл хидэн одоо маш их хэмжээгээр хөрөөдөж аваад тэгэл тэрнээс тос гаргаж авахад аюу хэцүү. Тэгээ гадуур түгээмэл хэрэглээнд байдаг үнэртэй уснууд бол ерөнхийдөө лабораторид синтетикээр гаргаж авсан уснууд байдаг. Тэгээд нэг ингээ офтоор ингээ үйлдвэрлэхэд хэдэн мянган ширхгээр нь үйлдвэрлэдэг. Тэрэнд дандаа тэр жинхэнэ байгалаас гаргаж авсан ноот хэрэглээд байна гэж байхгүй. Тийм болохоор үнэн хэмд байдаг. Мэргэжилтүүдийн хэлж байгаачлан тансаг зэрэглэлийн чанартай үнэртэй ус ноотны өндөр агуулмжтай байдаг. Олон улсын нэр хүнд зэрэг зэндагаараа тансаг хэрэглэн зориулагдсан Micallef брэнд нь байгалийн цэвэр охиор ямар ч химийн найрлагагүй хамгийн тансаг сөрчгийг үйлдвэрлэдгээрээ алдартай. Тансаг идэл онцгой хэрэглээ сонирхон цуглуулагч нар зориулсан Micallef брэнд Монголд хэдийнэ худалдаалагдаж эхэлсэн. Тухайлбал Micallef брэндийн Ananda сүрчгийн хувьд тайвшрал, мансуур гэсэн утгатай санскрит үг юм. Энэхүү алтан шаргалт тагтай болор талстаар эмтсэн үл гэрэлтэж богемийн шилэн хоргон цавсан гоёмсог нимбэгний шинжийг илүү агуулсан бөөрөлцгөн, шавга, тоор жимсээ намуухан өнгө аяс бүхий жинхэнэ мөн чанар нь цагаан заар ванилаар хүч оруулж мимоза модны тоосны өчүүхэн хэсгийг шингээсэн нийлцэцэг, сарнай, иланга мод мөн үзэсгэлэн жасмин цэцгсийн анхлан үнэртний цогц сүрчг нь ганган дэгжин орчин үеийн бүсгүйчүүдийг байлдан дагуулсан брэнд юм а. Үнэртэн бол дурсамжийг сэргээдэг, бас дамжуулдаг, өвлүүлдэг. Тэр гайхамшигтай ид шидтэй бүтээл гэж би боддог. Өөрөө бусдад мэдрэмжтэйгээр хандаж хэрэглэх нь чухал юм шүү аа. Уран зоригийг сэргээж өгдөг тий нүдэнд харагдаж гарт баригдахгүй. Найзуудын үйл хэлбэхээр сайхан үнэс гэдэг нь ерөөсөө хүний амьдралын аж аргалын нэг хэсэг. Micallef брэндийг үндэслэж харагтай Micallef өөрийн хувийн зан чанар, дур булаам төрхийг илэрхийлэх шинжийг тусган бүсгүй хүний хүсэл сонирхол мөрөөл бүхий илэрхийллээ Mon Parfum сүрчгээр шингэн бүтээсэн юм. Mon Parfum сүрчгийн анхлагч агууламж нь гоо жүрж, жүржийн цэцгсийн тансаг хольц, ветивер, ванилийн хурц үнэртэй. Түүний суур агууламж болгож сэнгэнэм үнэртэй үзэсгэлэнт энэтхэгийн бутлаг га, зар, карамел зэрэг бүсгүйчүүдийн байнга илэрхийлж байдаг намуухан анхлан үнэрийг Swarovski шигтгсэн болор хоргонд гайхалтай зохицуулан савлсан нь таны хэрэглээний эхэмсэг төрхийн илэрхийлэл болох юм. Дээрээс нь хэлэхэд үнийг ингэж ноотл нэрлэж байгаа нь яг л хөгжмийн ноот хэрэгэлдэг зарчимтай адилхан гэдгийг үнэртэй усны мэрэгжилтнүүд хэлж байна. Нэг ёсондоо үнэртэн гэдэг урлагийн нэг төрлийн бүтээл төдийгүй за хамраар сонсдог хөгжмийн бүтээл гэж ойлгож болох юм а. Хөгжмийн зохиолчид аяадууга нотоор туурвдгийн адил за үнэртэй усны маструуд ч өөрийн бүтээлээ үнэртний нотоор туурвдаг. Тэгэхээр нэг ёсондоо үнэртэн гэдэг таны хэрэглээнээс гадна таны сэтгэл санаа, оюун ухаан за хүрээлэн байгаа орчиндөө маш хүчтэйгээр нөлөөлж яддаг юм а. Үнэртэй ус гэдэг чинь зүгээр нэг хэрэглээнээс гадна бас давхар тэр өөрийгөө илтгэх орчиндөө таатай байдал үүсгэх тэгээ бас өөрийгөө үнэлэх үнэлэмж гэл бүх юмнаас шалтгааллахаас гадна ер нь бол бас давхар хүний урам зоригийг сэргээж өгдөг нүдэнд харагдаж гарт баригдахгүй тэр хэмэр бүр цаашлах юм бол аура хүртэл нөлөөлдөг л дөө. Миний хувьд бол яг хуу сонгохдоо бол эхний ээлжинд бол мэдээллийг нь бол олж уншдаг. Бидний энэ байнга яриад байгаа үнэртэй усны талаар мэдээллүүд бол fragrantica.com гэх сайт дээр байдаг.
Тэр усны ямар бүтцтэй харахаас гадна хүмүүс юу гэж хэлснээ нь уншдаг. Тэгээд энэ усыг ямар зорилгоор хэрэглэж болох уу гэдгийг бас боддог. Өдөр тутам ажилдаа хэрэглэх юм уу? Эсвэл тусгай ийм баяр ёслолд хэрэглэх юм уу, тийм ээ? Эсвэл үнэхээр сэтгэл готрсон үедээ ямар ус хэрэглэх үү? Баяр хөөртэй байхдаа ямар ус хэрэглэх үү гэдэг. Тэгж ерөнхийдөө бол нэгдүгээрт бол зорилгыг хардаг. Хоёрдугаарт мэдээж би бол хизээч анхны сонголтоор ус авдаггүй. Заавал хэн нэгнээс одоо үнэртэж, урд нь бол хичээсээ олголтоо заалгаж авдаг байсан. Манай ихч бас гадаад байдаг. Тэгээд одоо бол ер нь бусдынхаа зөвлөгөөг хардаг. Тэгтээ ер нь хүний зөвлөгөөд авахаас илүү өөртөө л итгэдэг. Миний хажуугаар эрэгтэйч бай, эмэгтэйч бай, маш гоё үнэртэй ус төрхөө өнгөрсөн үний хараас би заавал иргэшээг арагшаа хардаг байхгүй юу. Хараад ямар гоё үнэр вэ гэж би нэг 2 секунд орчим зогсдог байхгүй юу. Тэр ихтэй тэгээ энэ гоё усыг хэн төрч байгаа болоо гэж дахиад сонирхоод эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр яалтчгүй тэр гоё усыг нэг миний сонирхдаг залуу хүн төрсөн байвал би илүү хөөх энэ ямар гоё залуу вэ гэж илүү мэдээж нөлөөлөх нь тодорхой. Үнэрт нь бол сайхан үнэрт нь хүний эрүүл мэндэд наазах маш их ашигтай. Яг тэгэхээр хүн сайхан үнэрч байхдаа хүний тийм ээ хүн стресс баг зэрэг автдаг. Тийм үү? Цусны дарлалыг бууруулдаг. Маш тайван байдаг, өөртөө итгэлтэй байдаг. Тэгээд өөрөө сайхан үнэртэд бас орчиндөө тийм сайхан үнэрийг түгээж байгаа учраас эргэн тойрныхоо хүмүүс төртөл бас тийм сайхан уур амьсгалыг бүрдүүлж өгдөг зүйл байхгүй юу? Тэгэхээр үнэртэн гэдэг бол үнэхээр тийм одоо маш тийм ээ амьдралд маш хэрэгтэй зүйл. Одоо жишээл би нэг найзуудын үг хэлдэг гэхээр сайхан үнэрт гэдэг нь ерөөсөө хүний амьдралын аж аргалын нэг хэсэг юм. Тийм ээ. Бид нар чихээрээ сайхан хөгжим сонсох дуртай, нүдэрээ сайхан юм үзэх дуртай, тийм ээ. Сайхан хоол идэх дуртай. Яг тэрнтэй адилхан бид үнэртнээс сайхан үнэрийг авч үнэрийг зоогддог. Тийм үнэрийг зооглоод тэр үнрээр өөрийгөө тижээлэгдэг гэсэн. Сайхан цоглоо, бас өндөр нооттой тийм гоё сайхан үнэртэй усаар өөрийнхөө гониг зовлонг нуурж бас олно. Бас баяр хөөртэй байгаа бол бас түүнийгээ улам илүү хүчрэхээр илэрхийлж болно. Үнэртэн сонгоно гэдэг бол хувь хүний хөөрийн бас үнэрийн мэдрэмж байдаг. Тухайн хүнд гоё ч гэсэн хажуугүй хүнд бас таагүй мэдрэмж байх явдал байна. Эсвэл тухайн хүн өөрөө мэдрэхгүй мөртлөө бусдад тэр үнэр нь хурцддаг тал бас байна. Эсвэл тухайн үнэрт бас хувь хүнд бас тохирохгүй тал байна. Эсвэл тухайн үнэртэн хажуугүй хүнд бас тохирохгүй тал байна. Тэгэхээр үнэртэн хэрэглэхдээ бас өөрөө бусдад мэдрэмжтэйгээр хандаж хэрэглэх нь чухал юм шүү аа. Үнэртэй ус орц найрлаганаасаа хамаарат өөрөөр үнэртэй байдаг. Харин эцсийн сонголтыг хийх худалдан авч байгаа хэрэглэгчдийн хувьд өөртөө таалагдсан үнэртнээ хамрандаа найдан худалдан авах нь хамгийн оновчтойг мэргэжилтнүүд зөвлөдөг юм. Гэхдээ эргэн тойрныхондоо ч таалагдсан үнэртэн хэрэглэх нь бусдыг хүндлэх хэлбэрийн нэг юм. Өөр таалагдсан үнэртнээ сонгох нь чухалч тухайн үнэртний үнэрээ удаан хадгалах чанар бусад нөлөөлийг ч харгалзан үзэх хэрэгтэй. Хүмүүр өөр өөрийн гэсэн арьсны онцлогтой болохоор үнэртэнд өгөхөд үзүүлэх хариу үйлдэл нь өөр байдаг юм. За манайхан бол голцоо хүзүү чихний ард бол түрхдэг. Гэтэл хүзүү чихний ар гэдэг бол өөр хамгийн нэмгэн, хамгийн мэдрэг хэсгүүд байдаг. За тэнд түрхэхээр зарим тохиолдолд харшил үх явдал байдаг. Харшил үх. Тийм учраас тэр түрч байгаа газараа нэгдүгürt мэдрэмж шалах хэрэгтэй, хоёрдугаарт бас яг тэнд тэр болгон сүүлийн үед бол түрхэхэ болсон байна. Яагаад тэгэхээр бас үнэртэй усыг ялангуяа хөлстэй үед эсвэл нас шалганд явж байгаа үед хөдөө гадаа ажиллаар юм уу эсвэл одоо зугаалгаар явж байгаа үед түрхэх юм бол үнэртэй ус хөлстэй холдохоор өөрийнхөө үнэрийнхаа шин чанарыг алдаж өөр үнэртэй хувилдаж эхэлнэ. Мэдээж хувь хүний бие организмын онцлогоос хамаарат үнэртний нөлөөлөл өөр байдаг ч гэсэн чанар муутай бүтээгдэхүүн ихэвчлэн харшил үүсгэдэг гэдгийг эмч анхааруулж байна. Хуурамч бүтээгдэхүүнд ямар ч чанарын баталгаагүй химийн бодисууд орсон байдаг учраас таны арьсыг түлэх, харшил өгөх, тухайн үнрээр амьсгалах үед элдэв суур өвчин, харшлыг сэдрэх аюултай байдгаас гадна эдийн засгийн хувьд ч тухайн худалдан авагчдад хохиролтой. Европ болон Хойд Америкт аль бие усны үнэртэй ус хийдэг том жижиг фирмүүд бүгд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ маш өндөр эрүүл ахуйн стандартаар шалгуулсны дараа худалдаанд гаргадаг. Иймээс ч үнэртэн сонгож авахдаа албан ёсны дистрибьютор юм уу баталгаатай дэлгүүр худалдааны төвөөс худалдан авах хэрэгтэй. Үнэртэй ус худалдаж авахдаа үнэртэй усныхаа шилийг ажиглах хэрэгтэй. Яагад бол үнэртэй ус хийж байгаа компаниуд тухайн шилээ яг харахгүй бүр яг тэр өндөр түвшинд хийдэг. Хэрвээ шилэнд ямарваа нэгэн тийм гаж зүйл өөрөөр хэлбэл хэмнэл нь алдагдсан байх юм бол энэ яг харахгүй одоо хуурамч бас байх тохиолдол байдаг. Тэгэхээр
Өнөртөө усны шил савлгаа гэдэг маань тухайн дотроо байгаа тэр үнэртэнг бид нар гаднаас нь үнэрлэж чадахгүй учраас хараад харах мэдрэмжээрээ энэ савн дотроос ямар үнэр гарч одоо надад энэ гайхалтай тэр үнэрийг мэдрүүлэх болоо гэсэн хүсийг бас төрүүлдэг. Бойцын одоо үнэртөөс нь бол илүү флакон гоё тийм үү. Сваровский шигтгээ наасантай тэр утгаараа манай цуглуулагч нар одоо шилэнд нь илүү бас ач холбогдол өгдөг. Ягаад бол ингээд нэг өөрсдийнхөө цуглуулгыг ингээд өөрөө тавьсан байхад хамаагүй л сэтгэлийн татах тийм үү. Тим чадвартай гэдгээрээ флаконд нь илүү одоо ач холбогдол өгж гин. Одоо бойцын хувьд ярих юм бол хамгийн анхудаа найруулах тийм боломжийг өгж байгаа. Найруулна гэдэг маань би яг тухайн үед юу хүсэж гин, ямар нот илүү надад түлхүү одоо таалагддаг. Тэр болгоныг би холиод яг миний одоо нэр төр бүхий тэр одоо онцлог ус гарч ирэхээр хамаагүй их чухал санагдаж байгаа бидний хувьд. Бид нар одоо дөрвөн удирдлагатай байна гэдвэл дөрвөн удирдлагаа дагсан өөр үнэртэн байх хэрэгтэй. Дөрвөн удирдлага дагсан. Их хүстэй халуун үеднээ хурц үнэртөөс түрхээд явхвал бусдад үнэрт хүнийн хэмжээ их. Дээрээс нь хүлтэйг үнэртгээр их таагүй үнэрийг бий болгодог. Гэтэл хүүтэн өдөр тэгэл нэг үл мэдэх үнэртэй хамт таны нэг тансаг үнэрлэг гарахгүй байх жишээтэй. За хавар нэг хуурай арьстай үед учиргүй тэгээд сод үнэртэй төрөх нь бас тийм таатай биш. Тэгэхээр уйлалын үнэрийг дагсан бүтээгдэхүүн хэрэглэх нь бас их зүгээр байдаг. Жишээлбэл одоо навц цэцгэлс үед одоо урмлын гаралтай үнэр нь илүү байх жишээтэй. За өвөл авах юм бол одоо арай гайгүй тансагтай үнэр нь байх жишээтэй ч гэдэг юм уу. Намар хавар гэхээр одоо юу байдгийг одоо тийм үлээсэн, сингэнсэн, сайхан агаар үнэрсэн. Би бол тийм зөөлөн үнэрүүдийг бол илүү ойшоодог, илүү гоё үнэртэй байх болов уу гэж боддгийг. Тэгэхээр энэ үнэртэнгийн сонголтыг анхаарах хэрэгтэй. Мөн энэ удирдлага дагсан үнэр нь бусдад илүү сууж өгдөг. За харшилтай хүн бол ер нь үнэртэнд бол их онцгой анхаарах хэрэгтэй. Ер нь бол үнэртэй ус гэдэг юм чинь өөрөө ууршиж бусдад үнэртдэг учраас агаар туслын эмгэгтэй улсууд буюу ялангуяа астмтай агаар тоосонцрын харшилтай улсууд бол үнэртэн дээр бол маш болгоомжтой хандах буюу ер нь бол хэрэглэхэд их айцтай байх хэрэгтэй байхгүй бол эргэж өвчнөөс сэтрэх магадлал өндөртэй байдаг. Орчин үед бүх зүйлийг хуурамчаар үйлдвэрлэж байгаа энэ үед харах болон хүрэлцгүй мэдрэмжтэй найдаж бүтээгдэхүүн худалдаж авах нь эрсдэлтэй. Тэр дундаа үнэртэй усыг хязгаарч битгий үнэрлэхгүйгээр худалдаж аваарай гэдгийг мэрэгчлэнүүд тань зөвлөж байна. Тухайн үнэртнийг худалдаж авахдаа эхлээд үнэртэж, тухайн үнэрээ орчиндөө түгээх болоод үнэрээ барих чанарыг шалгахаас гадна үнэртэй усыг түргэсэн үед таны арьсан дээр ямар нэгэн харшил өгөхгүй, зөөлөн шингэж авах үед худалдаж авах нь оновчтой гэдгийг мэрэгчлэнүүд танд зөвлөж байна. Энэ удаагийнхаа дугаараар танд үнэртэй усны түүх болоод найрлага үнэртэй усны ноотуудын талаарх мэдээллийг хүргэлээ. Харин дараагийн нэвтрүүлгээр тансаг зэрэглэлийн үнэртэй ус болоод өөрийн нэрийн брэндийн үнэртэй устай болох боломжийн талаарх мэдээллийг үзэгч танд хүргэх болно. Анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа. Үнэртэн бол дурсамжийг сэргээдэг, бас дамжуулдаг, өвлүүлдэг. Тэгэхээр гайхамшигтай эд шидтэй бүтээл гэж би боддог. Өөрөө бусдад мэдрэмжтэйгээр хандаж хэрэглэх нь чухал юм шиг байна. Уран зоригийг сэргээж өгдөг те нүдэнд харагдаж гарт баригдахгүй. Найзуудын үйл шийдвэхээр сайхан үнэрт гэдэг нь хүний амьдралын аж аргалын нэг хэсэг.